Дээд шатны байгууллага бол энэ их хурл гэж ойлгоод байгаа юм л их хурл биш юм аа. Одоо шил нийслэлийн дээд шатны нийслэлийн иргэдийн хурлын дээд шатны байгууллага гэдэг маань Улаанбаатар хотын иргэд гэсэн үг. Ер нь бол зөвхөн маш ойлгомжтой байлаа. За тэгэхээр энэ нутгийн өөрөө өдөрлөх ёсны байгууллагын бие даасан байна гэдэг үндсэн хуульд угаасаа заасан байна. Тэгэхээр энэ асуудал өөрөө үндсэн хуулийн асуудал болох юм. Үндсэн хуулийн асуудал болно гэсэн. Хэрвээ энэ болохгүй байна гэх юм бол үндсэн хуульд хандах хэрэгтэй гэсэн. Иргэд. Тэг цэцгийн асуудал гэсэн үг. Хоёрт болохоор энэ нөгөө тогтоочоодоо татвар маань өөрөө эргээгээд 33 мянган иргэн буюу асар олон иргэн энэ дэр гомдолтой байгаад байна гэдэг маань өөрөө 33 мянган автомашин эзэмшигчийн л асуудал байгаа байхгүй. Бид нар өнөөдөр хэрэглээнийхэн татвараараа л төсвийн орлогыг нэмэгдүүлэх яг тэр хэрэглээтэй уялдуулж автозамаа барьдаг байх, засдаг байхгүй бол 20 тэрбум төгрөг гэдэг маань үндсэндээ бол 8 км замын л мөнгө шүү дээ. Энэ бол тэр чи бид нар цаг хугацаанд замаа засахгүй. Тэгээ нөгөө машин ундаг иргэд маань өөрснөө замаа засахыг шаарддаг. Шинээр зам тавихыг шаарддаг. Тэгээ 24 мөнгө бол санаач өрөхгүй. Ерөөсөө л ингэж тэр 130 тэрбумаар харин зүгээр ямар зам хаан тавьсан, яаж зассан гэдэг асуудлыг бид нар мэдээлэл авч иргэдэд мэдээлэл үүрэгтэй болохоос биш. Тэрнээс одоо нөгөө автобусаар зорчиж байгаа дугуй унж байгаа иргэдээс авч байгаа тэр нөөт үт юм хүн амын орлогын дотор үт юм уу? Идрээс бүрдэж байгаа мөнгөөр эргээгээд зам тавина гэдэг маань өөрөө утгагүй асуудал. Ингэж бид нар хэрэглээг нь хязгаарлах тал руугаа бид нар энэ давтрын бодлого зөв болгож явахгүй бол нөгөө болохгүй энийг ийм юмдаг хязгаарлаад эхлэхээр эргээгээд бусад давтруудаа бууруулах боломжгүй болчихдог байхгүй. Тэндээс орж иж байгаа мөнгийг ингээд авт зам руу тавина. Тэр нөгөө хүн амын орлогын дотроос орж иж байгаа мөнгийг явгууны зам тавина. Ингээд явчихаар эргээд хүн амын орлогын дотор бууруулж болдгоо. Нөгөө нөөтөө бууруулж болдгоо. Нөгөө аж ахуйн нэгж орлогын дотор бууруулж болохгүй. Үндсэн шалтгаан ийм шүү. Бид нар аль нэг салбар дээр хөнгөлт өгөөл аль нэг салбар дээр ингээд урамшуул өгөөл эхлэхээр угаасаа дотроо бууруулах боломжгүй болчиход байд. За байлаа.